улсын их хурлын чуулганы энэ дээрээс ерөнхийлөгч өөрийнхөө амаар ийм үг хэлж байгаа учраас асуудал цэг тавьж байгаа гэж би ойлгож байна. Зүгээр мэдээж болгоомж байгаа. Ямар болгоомж байгаа гэхээр өмнө нь давхар дээлийг үндсэн хуулийн цэцгийг ашиглах замаар хэрэгжүүлсэн шүү дээ. Өнөөдөр үндсэн хуулийн цэцээр бас энэ чиглэлийн маргаан одоо хоёр иргэнээс одоо мэдээлэл очиод маргаан үүсгэхэд байж байна. Тийм учраас ингээд сумлцсан буу шиг гол төмөртөө одоо будах бэлэн сум орчод байгаа байхгүй. Тэгвэл одоо ерөнхийлөгч дахин өрсөлдөх энэ боломжийг аль арга замаар орж ирсэн ч гэсэн Арс намын бүлгүүл дэмжихгүй гэдэг тийм саналыг бараг 90% саналаар гаргасан. Тийм учраас парламент бол одоо дархлаатай дархлааных нь хүрээнд энэ шийдвэр гарахгүй шүү гэсэн ерөнхийлөгч ийм шийдвэрийн төлөө явахгүй шүү гэдгээ хэлжлээ. Тэгэхээр улсын их хурлын ерөнхийлөгчийн институт явахгүй гэж хэлж байгаа бол явахгүй л гэсэн үг гэж би итгэж байна.